Та ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн хэмжээний дараа подкастын экспертийн өнцөг болон сонсож байна. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмдээ хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, ногоон цаг уур амьсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно. За сайн байцгаана уу? Хэмжээний дараа подкастын экспертийн онцлог болонгийн ээлжид ярилцлага эхлэх бэлэн болсон байна. Энэ удаагийн ярилцлагаараа эрчим хүч болон уур амьсгалын санхүүжилтийн салбар, эдгээр салбаруудын уялдаа холбоон дээр ярилцахаар эрхэм Мөнөр Хатыг ураад байна. Тань таах эхний асуулт нь та өөрийгөө товч танилцуулна уу? Ямар ажил эрхэлдэг вэ? Таны хийдэг ажил уур амьсгалын өөрчлөлтөд яаж холбогддог вэ? Тэгээ таны зорилго юу вэ? Сайн байцгаана уу. Ингээд юуны өмнө Green Dot-ынхантай баярлалаа. Нөхөө маш чухал бас инициатив гаргаад ажиллаж байгаад. Тэгээд намайг Өнөр Бат гэдэг би Eureka компанид технологи хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Тэгээд бидний хийж байгаа бүх ажил уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой. Манай компани гол зорилго бас анх байгуулагдсанаас эхлээд зорилго бол уур амьсгалын эсрэг ямар нэгэн сааруулах, бууруулах дээр хувь нэмрээ оруулъя гэсэн зорилготой тийм компани байгаа. Баярлалаа. Тантай дараагийн асуулт нь таны ажлын салбарт уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хамгийн тулгамдж байгаа асуудлууд юу вэ? Энэ асуултаар бол бидний экспертүүдээс 1-3 хүртэлх асуудлуудыг гаргаж ирж яриасаа гэж хүсэж байгаа юм аа. Мэдээж уур амьсгалын өөрчлөлтөөс болж одоо бүхэл салбар дээр одоо ер нь шейк ап хийж эхлэх гээл тэгээд яг эхэлж чадаагүй тэгэл эхлэх гээл ингээл яваал энэ юу болох гээд байгааг нь мэдрээд байгаа мэдж байгаа тий зарим нэг нь deliberately ignore хийж байгаа одоо зарим нэг нь болохоор мэдэрсэн ч гэсэндээ мэдж байгаа ч гэсэндээ одоо ингээ хоошо тавиал байгаа тий итгэхийг хүсэхгүйгээр зарим нэг нь өнөөдрөөс эхлээд нөгөө өөрсдийн боломжоор акшн аваад маш ажиллаж байгаа. Тэгэхээр хамгийн тулгамдж байгаа асуудал бидний зүгээс л яг нэгдүгээрт нөгөө нэг яг communication юм болов те уур амьсгалын өөрчлөлтийг зөв communication өгөөд хүмүүс бүгдээрээ ямар том асуудал болох боломжтой вэ гэдгийг ойлгох. Амар том асуудал одоохондоо болоогүй байна. Гэхдээ тэр маш одоо айгүй олон ирээдүй хувилбар шүү дээ те тэрнийх нь маш хэцүү хувилбарууд нь бол эвгүй ирээдүг авчрах тийм боломжууд байгаа. Тэр ч утгаараа бид нэр их энд анхаарал тавих хэрэгтэй болов. Тэгэхээр яг тэрийг зөв хүмүүст хэлээд тайлбарлаад ойлгуулад явах нь нэгдүгээр том тулгамжтай асуудал гэж харж байна. Эрчим хүчний салбарт бол эрчим хүчний салбар өнцгөөс нь яриад яхаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг гол хамгийн одоо нэг тулгамдж байгаа хамгийн ойролцоо салбар одоо бид нэр яаж машина ажиллуулж гин, яаж тогоо авч гин, яаж дулаанаа авч гин маань бүгдээр нүүрснээс хамааралтай байгаа. Зөвхөн Монголд ч олон улс маш олон улсад тэр тий. Тэгэхээр энэ олон жилийн хөгжсөн энэ индастринууд маань энэс аяга амархан сална гэхэд хэцүү л дээ тий. Тэгээ бас нэг юм хүмүүс хэлдэг явж байгаа машины моторын салах гээд байна. Уур амьсгалын өөрчлөлт сэргийлэгчдийн учраас шилжилт тий гэдэг маань яг л тийм л таск байгаа. Энэ бол маш том хэцүү ажил. Машина зогсоожлохгүй, эдийн засгаа зогсоожлохгүй. Бид нар дулаан байх хэвээр, бид нар цахилгаантай байх хэвээр тий. Тийм мөртлөө гол их усруудын аргачлалуудын бүх индустрийн түвшинд өөрчлөх тийм тасктай байгаа. Тэгээд тэр маань бас нэлээд том энэ салбарт тулгамдж байгаа асуудал юм болоо. Тэгээд мэдээж нөгөө нэг 3 дахь зүйл нь яг бидний зүгээс бас харж байгаа нь энэ салбарт 4-5 жил ажиллаж байгаа үед компани гэдэг утгаараа 4-5 жил ажиллаж байгаа тийм. Яг манай залуучууд донд бас манай компанид тэрнээс олон жил ажилласан хүмүүс зөндөө байгаа. Айгу volatile гэдэг энэ зах зээл маань уур амьсгалын өөрчлөлтийн сэдэв маань за эхлээл 23 22 онд бүхэл юм уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаас тий. Дараа нь за дайнууд эхэлжэл 24 25-аас илүү юу
geopolitical асуудал хурцтай тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт маань жоохон хоошоо тавигдаал тий. Тэгэл одоо AI гараад ирсэн уур амьсгалын өөрчлөлт дахиад буцаад нэлээд бас хоошоо тавигдаал. Тэгээд энэ consistency айгүй хэцүү байдаг. За энэ жил тэгээ нэг одоо тэгээ ер нь бол COP 11 сард л нэг баахан шуугж байгаа л нэг уур амьсгалын өөрчлөлтөж байгаа санаж байгаа л тэгэл нэг хоёр засаараас мартаж эхлэв. Тэгэл нөгөө нэг илүү байгалийн үзэгдлүүд маань хурцтаж эхлэхээр тэргээ буцаж өргөн тавиал тий. Энэ consistent байгаа нь зөвхөн одоо Монголд ш олон улсад нөгөө нэг бодлогын төвшөнд бас хувийн хвшилтч гэсэндээ яг за энэ 2030 он гэхэд яг ийм тодорхой төрлийн инвестментүүд орж ирнэ, амлалтууд олж ирнэ тий. Тэгээ яг улсууд маань NDC-д яг хүрнэ гэсэн тэр зорилго тавих, clearly тавихад бас хэцүү байгаа юм болоо гэж харж байгаа. Аа тэгэхээр яг нөгөө нэг уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлүүдийг үнэлэх гэдэг нь бас аягүй чухал юм болоо гэж харж эхлэв байгаа. Эрсдлүүдийг тэр зөв үнэлээс сурчвал эдийн засгтаа бас энийг нь зөв байдлаар хөрөнгө оруулалт гэх механизмын зөв гаргаж ирэх боломжтой байна. За баярлалаа. Тулгамдж байгаа асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн танд их баярлалаа. Дараагийн асуулт нь эдгээр асуудлуудын хамгийн оновчтой шийдэл нь таны бодлоор юу байна вэ? Мэдээж нөгөө нэг улс орнууд маань амлалт өгсөн байгаа. Гэхдээ нэг хэдэн өнөөдөр яг амлалтандаа хэцүү байж нөхцөлд амьдарч штэ тий. Тэгээд энэ MDC-ийн амлалтууд маань ядаж гэхдээ яг мэдээж зөв одоо хийж байгаа улсууд байна. Илүү эрчимтэй бууруулж байгаач улсууд ч байна. Гэхдээ ихэнх нь ер нь тэгээд улс бууруулж чадахгүй л байгаа харагдаж байгаа. Тэгээ хамгийн нөгөө нэг бас ярих хүндэтэх хэвээр уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт дээр бол өнөөдөр яг хөгжиж байгаа улсууд руу хөгжсөн улс мөнгө өгөх ёстой гэдэг нэг climate justice өнцгөөсөө за Европ тий Америк эднэр бол нийт уур амьсгалын өөрчлөлтөд одоо ихэнх нүүрсшлийн ялгаруулсан улсууд нэг нь байгаад идэг. Чи хөгжиж байгаа улс Африкийн улсууд Монгол маань маш бага ялгаруулсан мөртлөө өнөөдөр ингэдэг нэг ажил дөнгөж асгаж байгаа машиныхаа моторыг солих хэвээр амлалт орлоод идэг. Тэр утгаараа ч нэг Америк, Европ биднээс хөрөнгө оруулалтууд Монгол хөгжиж байгаа улсад ирэх нь шударга ёс. Дааш тэгээд дунджаар ингээд сая нэг судалгаа харж байхад $5 зээлээр одоо уур амьсгалын өөрчлөлтийн санхүүжилт авахын тулд яг үнэндээ $7 төлж гинэ гэсэн тийм дунджар судалгаа байлаа. Тэгэхээр тэр маань ч гэсэндээ бас яг нэг хэдлэр буруу яваад байгаа юм уу? Мэдээж энэ амаргүй зүйлэлтэй тий. Тэгэл олон жил энэ талаар ярилцаал зөв горимд нь оруулах гал зөв механизмын сетап үйлдэх гээл тэрнийх нэг нь NDC тэрнийх нь нэг нь артикл 6 тий. Сайн дурын карбоны зах зээл явж байгаа ч болоо хамгийн хэцүү нь биднэрт ингээд маш богинохон хугацаа байгаа учраас илүү зөрөгтэй илүү хурцтай энэ нэг фреймворк бүрэлдэхүүн бүтцээ бий болгох нь одоо санхүүжилтийг зөв байдлаар олох боломж юм болоо гэж харж байгаа. Тэгээд хоёрдугаар хамгийн чухал бид нар ярих хэрэгтэй бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яг policy төвшөнд зөв одоо нөгөө нэг фреймворк бол гаргачвал хувийн хвшил гэдэг маань гол одоо уур амьсгалын өөрчлөлт тэр сегмент нь гэж бидний зүгээс л хардаг. Бас гэхдээ хувийн хвшлэр уур амьсгалын өөрчлөлт чинь хувийн хвшил гэдэг нь хамгийн чухал нь инновац байгаа тий. Өнөөдөр ягаад нарны панел Монголд очиж суурлуулад цахилгааны үн ерөнхийдөө бол нүүрсээс хямдхан болоод болцсон байна гэж бодохоор нэгдүгээр хятадас л болоод гисэн тий. Хятад айгүй их бодлоготойр олон жилийн санхүүжилт өгсөн энэ секторт нөгөө талаас хувийн хвшил нь илүү тэрийг нь ашиглаад маш их олон инновац хийж чадсан. Тэгээд одоо энийг цаашаа яах вэ гэхээр мэдээж маш олон шийдлүүд дөнгөж лабораторийн түвшинд байгаа. Маш олон шийдлүүд яг зах зээл дээр гарсан боловч тэрийг нэвтрүүлэх бас боломжийн 100% шийдэгдэг байгаа. Тэр уур амьсгалын өөрчлөлтөөс хувийн хвшлийн оролцоо гэдгийг илүү дүгийлгэж өгөх тий. Яг тэр public private partnership гэдгийг үг биш. Энийг бүржинхэн утгаар нь хийхтэй зүгээр нэг яг тэр
Улс бол яг институционал бий болох зорилготой байхгүй тий нэг бодлороо. Институшн гэдэг чинь итгэлцэл олон жилээр нь ингээд за манайх эрчим хүчний салбартаа ийм байдлаар хөрөнгө оруулнаа. За тэгээ NDC гэд гаргацсан бол actually NDC-гээ барих хэвээр. Тэр нь зөвхөн одоо нэг яам дээр байдаг юу биш, амлалт биш. Яг NDC гэдэг хүрхийн тулд ийм шугамар хийн. Тэгээ энийг бас хувийн хвшилтэд хамтарч ийн гэсэн тэр зорилгоотой тавих нь нөлөө одоо нэг шийдлийг гол гарцсан болов гэж харж байгаа. Аа тэгээд яг бас нэг нөгөө ярьдаг юм нь яаж $1 нөгөө нэг $100 хөдлөх вэ гэдэг те. Тэрийг бид нэрийг анлок хийх ясаа айгуу чухал гэж харж байгаа. Тэр нь тодорхой хэмжээний concessional fund ч юм уу яг нэг эрсдлийг бууруулж байгаа санхүүжилтийнхаа $1 яг эрсдлийг бууруулж байгаа төвшин рүү аваачаад тэрийгээрээ $100-ыг investable bankable project-д болгох тэр үндсэн зорилго болоо гэж бас харж байгаа. Тэгэхээр тэр хоёр айгуу чухал. Нэгдүгээрт нэг яг тэр $1-ыг $100-аар хөдөлж байгаа. Хоёрдугаарт public private partnership гэдгийг нэг зөв байдлаар implement хийж чадвал маш хурдцтай эдийн засаг decarbonization хийх боломжтой гэж харсан. За шийдлүүдийг маш тодорхой тайлбарлажсэн танд баярлалаа. Бидний асуугаагүй таны хэлмээр байгаа өөр мэдээлэл байна уу? Байвал аваад өнөөдрийн ярилцлага өндөрлөё. Яг тэгээд нөгөө нэг стил маш бага цаг хугацаа байгаа гэдгийг хэдүүлээ аягүй сайн санах хэрэгтэй болоо. 20 30 40 жилийн дараа тий бидний одоо нэг юу өнөөдөр хийх маань жинхэнэ үр дүн бичигдэх болно. Тэр үр дүн хэрэг бид нар сайн ажиллаагүй ч юм уу эсвэл green washing өнөөдөр хийчихвэл те 20 30 жилийн дараа зөвхөн бидний генерашн бидний дараагийн генерашн тэр чих дээр хизээч өөрчлөгдөхгүйгээр тэр одоо дэлхийг өөрсдөө гартаах болно. Тэгэхээр биднэрт маш бага хугацаа байгаа. Бас дээрэс нь бид нар шийдлүүд маш олон байгаа. Тэр утгаараа дараагийн 5-10 жилд зөвхөн энэ чинь Монгол улсын асуудал шүү дээ. Энэ олон улсын яг хүн төрөлхтний асуудал дээр бас зөрөгтэйгээр хувь нэмрээ оролцуулаад яваасаа гэж залуучуудад бас зөвхмөр байна. За өөрийнхөө мэдээ туршлагыг хуваалцсан танд маш их баярлалаа. Ингээд үгээр экспертийн өнцөг болонгийн маань ээлжид ярилцлага өндөрлж байна. Та Ногоон цаг уурын амсгал төрийн бас байгууллагын бэлтгэсэн Хүлэмжийн дараа подкастын экспертийн өнцөг болон сонсогч туслаа. Энэхүү бүтээлийг Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиучлаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмд хэрэгжүүлэлгүй уур амьсгалын өөрчлөлийн тухай хуулийн төслийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхийн төслийн хүрээнд бүтээг. Үүнд тусгацсан агуулга нь зөвхөн 40 экспертийн хариуцлага бөгөөд Германы холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Ногоон цаг уурын амсгал төрийн бас байгууллагын үзэл бодлыг илэрхийлээгүй болно.